цаг 15 минут болж байна. Харин Солонгос улсын нийслэл Сөүл хотод 20 цаг 15 минут болж байна. Солонгос дахь монголчуудад зориулсан хэрэгцээт мэдээллүүд, өдрийн онцлог пост, сонирхолтой бичлэгүүдгээд Солонгос дахь монголчуудад зориулсан шууд эфир танд хүрч байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч HP брендийн Монгол дахь албан ёсны дистрибьютор Best Computers. Харилцах утас 75 75 66 77. Та бүхэндээ өрөмдөг хүргэе. Солонгосын тухай бүгдийг мэдээлэх Солонгын орноо нэвтрүүлэг маань эхэлж байна. Эфир хөтлөгч юм бат. Хөтлөгч Чанцал Толом ажиллаж байна. За хоёулаа нэвтрүүлгээ хийхэд өнөөдөр өрх мэдээллийнхаа товчийг танилцуулъя тийм. За тэгээ өнөөдөр та бүхэндээ Солонгос улсад бүртгэгдсэн коронавирусын халдварын тохиолдол Instagram од залуугийн талаар танилцуулах болно. За тэгээ энэ ямар од залуу юугаар онцлогтой вэ гэдэг мэдээлэлээс илэрнгүү бас мэдэх боломжтой байгаа. За өнөөдрийн онцлог постны хувьд азгүй хүний талаар пост сонгосон байгаа. Нэг Солонгос мукбан буюу одоо хоол иддэг шоу хийдэг залуугийн талаар танилцуулна. За өнөөдрийн онцлог киноны хувьд Freezone гэдэг шорон гэсэн киног танилцуулаар бэлдсэн байна. За миний мэдээллийн хувьд хуучин бохир заван загварын пүүз 2 сая 300 мянга гэсэн юм бас сонирхолтой мэдээлэл байна. За онцлог постын хувьд солонгосчуудыг хамгийн ихээр бухимдуулдаг гадаад хүмүүсийн бүдүүлэг үйлдэлүүд гэсэн юм сэдвээр бол ярилцахаар бэлтгэсэн байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар үргэлж шилдгийг Best Computer хамтран ажиллаж байна. За цаг агаарын мэдээлэл эхлээд хүргэе. Чэжүүд 16 МТ үйлэрхэг, Бусанмаа адил 16 МТ үйлэрхэг байгаа байна. За яг одоо сүүлд нэмэх 19 хэмээн дулаан, өнөөдөр өдөртөө нэмэх 25, шөнөдөө нэмэх 9 хэмээн дулаан баг зэргийн үйлэрхэг байгаа юм байна. Үргэлжлүүлэн та бүхэнд ханшийн мэдээллийг хүргэе. Хаан банкны албан хашаар бүгд найрамд Солонгос улсын вон 2.41 мянга, бэлнээр авах нь 2.28, бэлэн бусаар авах нь 2.37, зарах нь 2.49 байна. За вооны хаш өчигдрөөс 2 мөнгөөр бол буурсан харагдаж байна. За тэгэхээр нэвтрүүлгийн сайн сайхнаа хуваалцдаг байгаа. Гэт 7 хоног өндөрлөөд баасан гар гэдэг юм болсон байна. 7 хоногт дүгнээд сонсогч нар маань сайн сайхан юу болсон. За тэгээд мөн чимаахаар маань сайн сайхан юу байна да. За миний хувьд ер нь бас өнгөрсөн 7 хоногуудыг бодоход нэлээд тийм завгүй 7 хоног болж өнгөрлөө. Гадуур дотор их гарч явлаа. Тэгээд бас бусад одоо үеийг бодоход бид нар ч нөгөө ажил дээрээ суугаад хүмүүстэй ер нь бол их харьцах нь бага байгаад идэг. Тэгээд энэ 7 хоногийн бол нэлээд гадуур явсан. Тэгээд ажигласан зүйлүүд гэх юм бол яалтчгүй нэг хүн хоорондын харилцаа. Тэгээд зарим хүмүүс бол их одоо үйлчлэгээ авахд ч юм уу харилцахад их гоё баярламаар тийм сайхан ааштай хүмүүстэй таарлаа. Эсвэргээрээ одоо зам дээр ч юм уу тийм жоохон дүрм журмаа барьдаг янз бүрийн тиймэрхүү хэцүү хүмүүстэй бас таарсан. Тэгээ надад яг энэ 7 хоногийн хувьд дүгнээд бодоход зүгээр ялангуяа үйлчлэгээний ажил хийдэг ч юм уу хүмүүстэй их харилцдаг хүмүүс маань одоо ямар нэгэн байдлаар за энэ хүн надтай ингээ сайхан харьцвал би сайхан харьцна, муухай харьцвал муухай харьцна гэсэн иймэрхүү байдал гэхээсээ илүүгээр яг өөрөөдөө эхлээд өөрөөсөө гаргаж болох хамгийн дажгүй сайхан зүйлээ гаргаад тэгээ нөгөө хүн одоо жоохон онцгой зан гаргадаг ч юм уу тийхэр бол тэрүүний асуудал гэдэг нэг иймэрхүү байдлаар эхний ээлжинд ямар ч сайн сайхан үйлдэлийг илүүдэлгүй хийгээсэй гэж бодсон. Тэгээ зүгээр яг бодогдож байгаа жишээ гэхэд бол Facebook дээр бас уншижсэн л та. Машинтай явж байгаад ингээд одоо игнээс солихож яхад гэрэл нөхөөгөө өгчхөр нэг хойдлын машин хурдаа ингээд нэмээд тий одоо улам гүйцээд ирэх юмаа гэдэг яг тиймэрхүү зүйл уншсан байсан чинь маргааш нэлээ нөгөөдөр нь яг тэгж надад бодиттой амьдрал дээр таарад тэгээ бодсон зүйл их юм бол яг за зарим тохиолдолд болохоор одоо яг би өөрөө жишээ нь ингээд дохио өгж байгаа хүмүүсийг бол заавал урдураа оруулаад өгөөгүй нэг бол огт оруулахгүйс ингээд жоохон тиймэрхүү хандхыг хэвчээ нэг зам дээр гэхэд нэг тийм өөрөө дүрм гаргаад аминдаа тэгж хичээгээд байгаа. Тэгэхээр аль болохоор ямар ч байсан хүмүүсийг зөв үйлдэл рүү урайлах юмсан тэгээ өөрөө бас тэрийгэ биелүүлээд яваад байвал зүгээр юм байна гэж надад бол санагдсан. За иймэрхүү зүйлүүдийг бас одоо тэгэл түгжрээд явж байхдаа бодоол бай. Ухаажаад байна шүү дээ. Тэгээд надаас өнөө өглөө гэж харахад чинь би аав ээжийнхээ ороод ТБ-д андууд одоо яг урт талд гарц байдаг л та. Тэгэл би тэрийг харах болгонд яг мэдрэгддэг. Өмнө 100 ээлжийн амралтаараа хурж харахад яг тэр гарцсан дээр ингээд ганцаараа үлдээд ногоон гэрлэр жишээ нь ногоон гэрэл асаа хүлээж байгаа шүү дээ. Бус хүмүүс улаанаараа зөндөөх гардаг гэсэн бол одоо яг ингээд тэн дээр бол багахан хэмжээний хүмүүс улаан гэрлэлээр одоо явж өнгөрч байгаа харагдсан. Тэгэхээр ямар ч байсан дэвшил бол нэлээх мэдрэгдээд байгаа санагдсан. За иймэрхүү нэлээх сонин зүйлүүд байна да. Чамаар сонин сайхан юм байна. Энэ 7 хоног ямар хөө 7 хоног болж өнгөрөв? Би бүр энэ 7 хоногийнхаа сонин сайхныг би орж ирэх болгондоо яг боддог байхгүй юу? Тэгээ бодоодсэн чинь би мэдээлэл ингээд ярихаас өмнө хэрэгтэй зүйлүүд тэмдэглэдэг шиг сонин сайхнаа тэмдэглэе гэдэг. Би бүр ингээд урт тэмдэглэл хөтөлж орж ирсэн. Нэлээ урт ярих нь. За одоо бүгдээрээ сайхан. За тэгэхээр өнөөдөр манай нэг сонсогч
шууд эфир одоо яг энэ офисын утас руу залгаад тэгээ ажиллаагаа сууж чинь номой дуудчихгүй тэгээ өнөөдөр кино танилцуулах учраас би киногаа чихвчээ айгу чанга тавьсан. Тэгсэн чинь номой л чанцалтуулмаа гэж айгу чанга орлоо. Мэдээлэл ирээд яасан юм бол доо. Заримдаа нөгөө манай офис руу залгаж мэдээлэл зөвлөгөө авах ч хүмүүс холбогддог. Тэгээ учруу зөвлөгөө өгөх хүн биш л дээ. Гэтэ заримдаа ингээд бизнес ч юм уу асуудаг. Тэгээд өнөөдөр холбогдсон хүн маань намайг аюу гоё турсан байна. За. Тэгээ чамайг магтмаар санагдсан гээд аюу гоё урмын үг хэлсэн. Тэгээ би аюу баярлсан. Тэгээ тэр яриаг яаж чад энд мөөг явах энд л номой байсан болохоор би наривчилж ярмаар байсан байхгүй. Яг юу болсон? Цаашаа ярмаар байсан ч гэсэндээ тэгээд ерөнхийдөө бит хоёр ярилцаад уцаа тастаа. Тэгээ тэрний дараа амар гоё санагдсан. Яг нэг тийм гоё мэдрэмж өгдөг шнэ хүнээс нэх гоёг сонсчоор ингээ яг зүрхний хэсэгт дулаан өргөөлаа. Хайр мэдрэгтэй л. Нэг тийм юм болсон өнөөдөр. Тэгээд нэг сонин гоёсоо яг тэр сонин гэж хэлдэг нь гоё сонин гэлж байгаа шүү. Үнэхээр гоё мэдрэмж байсан. Тэгээд дараа нь болохоор өчигдөр шин даавн цүнх авсан байгаа. Энэ бас энэ сайхны юм нэг. Тэгээд Монгол даавн цүнх авахаар яг Солонгост бол би жишээлбэл энэ тэнд ингээ орохоор одоо тоглолт үзлээ гэж бодъё. Би жишээлбэл нэг викенд гэдэг ч юм уу эсвэл жаннаби гэж одоо Солонгосын алдартай нэг дуужтын тоглолтыг үзлээхэд тэндэн тухайн одоо тоглолтыг одоо холбоотой юмнууд зардаг байхгүй. Тэндээс би хөвчлэн дандаа юм даавн цүнх худалдаж авдаг байсан. Тэгээ Монгол ирсэн чинь Монголд болохоор даавн цүнх одоо л байх нь байдаг. Гэхдээ харьцангуй жоохон бага байдаг юм болоо олдож байгаа жоохон үнэтэй байдаг юм санагдсан. Тэгээ өчтөр айгу боломжийн цүнх авсан байгаа. За тэгээд сонсогчохоо өгсөн бас номыг уншиж байгаа. Тэгээ тэр номыг би баг одоо уншаад дуусгах гэж байгаа. Эхнийх нь өгсөн номыг бүрнхээр сонирхолтой ном. Тэгээд бас ном өгсөнд нь баярлаа. Тэгээ бас өдөр номоо уншсныхаа дараа хэсэг дуг хийсэн. Тэгээ дуг хийхдээ шүүс хүртэл гоожж унтсан байлаа. Тийм юм одоо тэмдэглэж авсан уу? Тэгээ би бүр тэмдэглэж авсан. Шүүс гоож өгж үргэлжиж авсан байгаа. Яг сонирхолтой юм гэхэр чинь бүр ингэ детальчилж хэлэхгүй бол багцлахаар айгүй байхгүй байгаа байхгүй. Тийм надад бол тэр даун цүх гэдгийг би өмнө анзаардгүй байж байгаа. Хүмүүсийн бас нөгөө байгаль ээлтэй ч гэдэг юм иймэрхүү зүйлүүдийг сонсоод уншсны дараа тийм цүнх үүрцэн явж байгаа хүмүүс нэрээ нэлээд ухамсартай юм байна да гэдэг тийм гоёор бас эргээр хүлээж авдаг болсон байна. Тийм тэгээд бид нар бас маргааш Багнуур явцгаана ажиллаараа. Тэгээд Багнуур явах бэлтгэлгээд өдөр ажиллаар сууж байхдаа ямар зузаан цам цөмөсч явах вэ? Ямар хувцас угаах вэ гэж бас бодсон. Тэгээд нэг дуучны Кэши гэдэг дуучинд айгу сүүлийн үед их дуртай болж байгаа. Тэгээд бүх цомгийг сонсож байгаа. За ингээд миний 7 хоногийн сонь сайхан энэ хүрээд өндөрлж байна. Хоёлаа бараг 7 минутын турш зүгээр буу алсан. Одоо үндсэн ажиллагаа орё доо. За тэгэхээр эхний мэдээлэл хүргэе. Өнөөдөр Удаан Солонгос улсад коронавирусын халдварын 32451 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. За эхний онцлог мэдээллийг SBS News дээр онцлсан байгаа 20,000 дагагчтай алдартай залуу гэнэ. За энэ залуу маань яагаад бүр мэдэн дээр ингэж гарч иртлээ алдартай гэдээ онцлоод байгаа вэ гэхээр 20,000 дагагчтай виртуал хүн юм байна л да. Тэгэхээр яг нэг виртуал гэдэг нь одоо хийсвэрхсөвч компьютер графикаар бүтээгдсэн юм хүн гэсэн үг. 20,000 дагагчтайгаас гадна өөрийн гэсэн бүр ингээд нэр, ус, иргэншил, хідэн хилтэй бүр найз охинтой байна. За тэгээ энэ дээр Солонгос гаралтай Бразил хүн гинэ. Нэр нь болохоор Тео гэсэн. За тэгээд насны хувьд бол 21 настай 3 хэлээр ярьдаг гэсэн байлаа. Солонгос хэл, англи хэл, нөгөө хэлийг энд тэмдэглэж авсан маань бичгэн өөрийнхөө бичгийг гаргахгүй байна. За тэгээд мөн Солонгосын соёлыг бол ерөөдөө сурталчилдаг гэлтэй энэ Instagram хаягаар. Тэгээ энэ залуу виртуал залууг болохоор Согондэ их сургуулийн оюутнууд ингээд бүтээсэн юм байна. Тэгэхээр оюутнууд одоо шинэ санаа гаргаад стартап хийгээд бүтээгээд за үүгээрээ дамжуулан ингээд зургуудыг нь янзлаад маш олон төрлийн би ажилдаа эфирт орж ирсэн Instagram-аар бас орж үзсэн л те. Тэгээ маш олон төрлийн хувцастай киноны дүр болгоод ингээд өөрчилсөн. Нэг төрлийн одоо яг ийм одоо хүн ингээд Солонгосын гудамжинд ингээд явж байгаа юм шиг зураг зөндөө байлаа. Тэгээ бүр өөрийн найз охинтой. Тэгээ уг нь бол виртуал бие хийсвэр хүн шүү дээ. Компьютер графикаар бүтээгдсэн. Тэгтээ сүүлийн үед яг ийм хүмүүс нэлээ алдартай болж байгааг юу хэлжсэн шүү дээ, тий. Одоо яг сурталчилгаан дээр ч гэсэн нэлээ ашиглаж байгаа. Тэгтээ миний яг судалсан нь болохоор нэг дуулах ч байд юм уу, эсвэл гоо сахны бүтээгдэхүүн сурчлах зорилгоор гэж байсан бол энэ одоо виртуал хүний хувьд бол яг амьд хүн шиг. Тэгээ яг нэг залуу Солонгос гаралтай Бразил залуу л ингээд өөрийнхөө өдөр тутмын амьдралыг найз охинтойгоо хамт зугаалж байгаа эсвэл киноны нэг хэсэг дээр ингээд зураг авалтанд орж байгаа ч юм уу ийм байдлаар ингээд зургуудаа хийсэн. Инстаграмын бас ороод сонирхоод үзвэл аюу сонирхолтой байлаа. Тэгэхээр одоо тэр Солонгос Бразил гаралтай гэхээр тэрийг бол зүгээр түүх шиг зүгээр өөрөө зохиоч нь л гэсэн үг. Тэгээд энэ одоо виртуал модель дээр ажиллаж байгаа хүмүүс зохиогоод хийчихнэ гэж ойлгуул зөв үү?
Тийм. Юу юм бэ лээ? Би өөрөө бүр яг нарийн сайн мэдгүй л дээ. Гэхдээ одоо хүнийг нь ингэж одоо бодит хүн яваад тэгээд тэр царай төрхийг нь өөрчилдөг болоо гэж ойлгосон. Гэхдээ бүр яг тийм нарийн одоо хэрхий хийх аргыг нь бол хайж үзээгүй. Тэгээд Солонгост яг алдартай хүмүүс бас хэр багийн одоо олон дагагчтай байдгүй юм байна л да. Тэгээд энэ залуугийн хувьд 20,000 гаруй дагагчтай. Тэгээд дийлийнх нь дандаа гадаад хүмүүс үйдэг юм билэ. Тэгээд өөрийнхөө Instagram хаяг дээр Солонгосын соёлыг за 20-оос 30 насны тий яг нөгөө одоо залуу насны хүмүүсийн одоо 20-оос 20 гаруй насны залуучуудын сонирхож байгаа хэрхэн болцдог, хэрхэн юу сонирхдаг, хаана зураг авахулдаг гэх мэтчлэн трендийг харуулдаг юм байна л. Тэгэхээр гадаад хүмүүсийн хувьд ч гэсэндээ энд одоо виртуал модельаар тий одоо хүнээр хараад тий солонгосын соёлыг бол суралцж байгаа гэсэн үг. Би сая яг чамаг нөгөө мэдээ танилцуулаад эхлэх үед Монголд бас нэг тийм виртуал модель Амара гэдэг иймэрхүү зураг яваад байсан л да. тэрийг мэдээллийн жоохон дэлгэрүүлж харсан чинь энэ дээр бол амдаж нөгөө хийсвэр өөрсдийнх нь төсөөллийн ертөнцийн охиныг одоо бүтээгээд гоо сайхан урлаг за тэгээд бусад амьдралын одоо веб тайм мэдрэмжүүдийг түгээх болно гэсэн иймэрхүү гарчигтайгаар бол оруулсан юм байна. Тэгээд энэ дээрээ зөв надад анхаарал татсан болохоор Азийн анхны виртуал модель гэж энэ Монгол мэдэн дээр бол гарсан байна л да. Тэгэхээр манайхан ч 2020 оны 5 сар буюу одоо яг 2 жилийн өмнө хавар энэ модель маань бас гарч ирсэн юм байна. Тэгэхээр илүү нэг юм дээр ч гэсэн төрүүлээд алгасан бас баяртай байна. Манайх баха. Тий. Тэгээд модельүүдийн хувьд бол яг модель энэ чинь бас дотроо юм байлээ. Виртуал хүмүүс чинь дотроо нэг ялгаа тавиад байгаа. Зарим нь болохоор яг модель гэхээр зөвхөн тэр сурталчилгааны хэсэг дээр л зураг авалтан дээр гарчаад өөрийн одоо виртуал хүн ч гэсэн тэр хувийн амьдралтай юм шиг байгаа юм л да. Тэгэхээр яг нэг хувийн амьдралтай зүгээр бодит хүн шиг байдаг нь болохоор энэ Тео гэд солонгос гаралтай Бразил хүнийг хэлж байгаа юм билээ. Тэгээ Instagram-ын та бүхэн бас сонирхох юм бол Тео доогуур зураас Rises гэ хайхаар Instagram хуудаснаас гарч ирж илээ. За тэгэхээр дараагийн мэдээллийг хүргэе. Дараагийн мэдээллийн хувьд өнөөдөр яг мэдээж амралтын өдөр өгч байгаа 5 дахь өдөр гэдэг утгаараа арай хөнгөн мэдээллүүд сонгохыг бол хичээсэн байгаа. Солонгосын юм эрэлттэй мэдээллүүдээр бол одоо за сая 2 сая үзэлттэй хэрнээ жоохон тиймэрхүү гэмт хэрэгтэй холбоотой мэдээллүүд бас зөндөө ихлэр нь ихэвчлэн гараад идэг л да. Тэгээ энэ удаагийн мэдээллийн хувьд гэх юм бол одоо алдартай брэндүүд бас пүүз тий янз бүрийн загварын хувцас их зохион бүтээдэг гаргадаг. Тэгээд энэ удаагийн гаргасан одоо тансаг зэрэглэлийн брэндийн ийм хуучин илэгдсэн одоо харах юм бол одоо үнэхээр муудсан ийм загвартай пүүз үнэтэйгээр зарагдаж байгаа нь болохоор сошиал бас хүмүүст одоо хоёр талын тиймэрхүү юу сэтгэл эрэх сөрөгтэй сэтгэл одоо мэтгэлцээ болоход их үргээд байгаа юм байна л да. Тэгээ энэ болохоор ямар хуу учиртай пүүз вэ гэхээр одоо нэгэн алдартай брендинг гаргаж байгаа энэ пүүз гэж байгаа. Тэгээ харах юм бол нэг хүмүүс за бүр муудаад ингээд тасраад одоо юу гэдэг халтар болоод ингээд хамгийн л одоо муухай кет одоо пүүз гэж ойлгож байна л да. Ийм яг загвартай пүүзийг зохион бүтээгээд тэгээ энэ нь болохоор 100хан хос аимшигтэйгээр үйлдвэрлэгдэж байгаа учраас үнэ нь бол нэлээд өндөр байгаа юм л да. Америкаар бол одоо $1850 орчим. За энэ нь болохоор солонгос мөнгөөр шилжүүлэх юм бол 2,300,000 вон. За Монгол мөнгөөр шилжүүлэх юм бол 5-6 саяыг бол давхаар байгаа. Ийм пүүз бас бүтээгдэж байгаад хүмүүс одоо зарим нь бол их игдүүцсэн юм байна л да. Ягаад гэвэл одоо эн чинь загвар гэж хэдийг хөөж байгаа ч гэсэн юм одоо муухай тэг хүн харахад юм онцгой мэдрэмж өгөхөөр ягаад бас юм зүйл байгаа юм бол доо гэд нөгөө хэсэг нь болохоор өөрсдийнхөө тийм муудсан пүүзийг хаях талаар бас эргээд бодохоор юм байна гэд энэ брендийн хувьд бол өөрсдөө хэлж байгаа зүйл нь гэх юм бол одоо энэ хүмүүст эргээд бас одоо хуучирч муудсан гутлаа тэгээ эргэж харахад өрөөсөө за тэгээд ер нь бол хуцаа илүү гамтай удаан өмсөх тал дээр мессеж өгөхийг одоо хичээсэн гэсэн иймэрхүү зүйлийг бол хэлж байгаа юм. Гэхдээ би тэгж боддоо шүү дээ. Яг брендийг одоо энгийн зүйлээс нь ялгах зүйл нь үн цэн байдаг шүү дээ. Тэгээ тэр үн цэнийг яг хэн үүсгэж байгаа гэхээр хүмүүсийн бодол толгоонд бодол шүү дээ. Тэгээ би гүчиг хараад нэг зүгээр өөр нэг дааван зүг харах юм бол эн чинь брэнд шүү дээ. Тэгэхээр тэр нэр одоо бидний толгойн дотор л нэг тийм бодол байгаад байна шүү дээ. Тэгэхээр энэ гутлыг ч гэсэндээ дайжуу гутал гэж бодчихвол тэгээд дайжуу гуталж байх юм бэлөө. Гэхдээ надад яг өгж байгаа мессеж нь бол зүгээр санагдаж байна. Хүмүүс тэгдэг шүү дээ ингээл ер нь нэгэндээ заавал сайхан харагдах гал гоё хувц өмсгөл хичээдэг. Заавал шинэ пүүз өмсөл тэгж явах шаардлагагүй. Үгүй гудамжаар дүүр ийм хуучин гутал өмсөж явж байгаа юм. Миний ч гэсэн муудчихлаа гэд одоо юмаа хуучиртал те. Тэгэхээр нөгөө яг байгаль гэж гисэн бас ээлтэл баг л та. Одоо жоохон муудч гутал хаяа тахгүйгээр тэгэхээр тэр хаягдал чинь бас байгаль чинь гэж нэлээд удаа билээ шүү дээ. Тэгэхээр нэг гутлаа бас удтал нь те муудтал нь өмсчүүлгүй бас нэг талаараа зөв юм шиг санагдаж байна. Тэгээ бид нарыг бага байхад бол нэг хэсэг пүүз маш их мод болж байсан л да. Тэгээ бид нэр пүүз өмсөөл ирэхэд хүмүүс нөгөө яг энэ хөөсөн зэрэг ямар угаал тэгэл гарнет данкн гэл тиймэрхүү загварын пүүзнүүд нэлээх 10 жилд байхад модонд орж байгаад нэг хэсэг бол чимээгүй болсон л да. Тэгээ эргээд бас
тэр миний зур бодож байгаагаар солонгосчууд удааг байхад л 9 оны үед санагдаж байна. Одоо мини пүүз дуу гараад ирсэн шүү дээ. Тэгээ эргээд бас хүмүүсийн пүүзний хандлага эргээс хэрэгсэн. Тэгээд харж хахад одоо жишээ нь үзмэн ягаан гарнат гээл одоо ийм ногоонч гэдэг юм ингээд өнгөнөөсөө шалтгаалаад 2001 оных ч гэдэг юм уу тэгээд тэр загварууд нь илүү үнэтэй байгаад байдаг. Зарим пүүз яг 1000 ширхэг гарсан гэдэг юм уу тэр утгаараа хамгийн одоо үнэтэй байгаад байдаг. Ялангуяа одоо Америкт гэх юм бол тийм пүүз цуглуулдаг хүмүүс байгаад байдаг. Тэгээд дээр бас тэр нэвтрүүлэг дээр хэдэн пүүз үг амьдралаа шийдгээл нөгөө тоглоом шоглоомоор тиймэрхүү зүйлүүд байгаадсан. Тэгэхээр хүмүүс нэг үнцэн гэдэг зүйлийг цөөхөн тоогоор гарсан гэдэг утгаараа л илүү их бий болгоод байгаа. Энэ хэдий харахад одоо үнэхээр муухай пүүз хэрнээ 100 ширхэг гарсан гэдэг утгаараа хүмүүс цуглуулгандаа аваад тавьчих юм бол тэрийг баг өмсгөж биш зүгээр хадгалах гэж нөгөө нэг нэгэндээ тий ийм загварын гэдэг утгаар нь тэгж харагдах илүү сонирхол байгаа юм болов уу гэж санагдсан. Гэтэ пүүз гэснээс таныг одоо 10 жил байх ч юм уу ингээл хүмүүс пүүз гэж одоо нөгөө Жордан Мордан ингээл ийм гэл тэгдэг өснө тэгдэг өснө. Яг ярьдаг өснө. Намайг яхад яг хамгийн анх эд модонд орж ирсэн. Би чи өөрөө бүр одоо 6 7 дугаар ангид байхад 44 ярьсан мэрийн пүүз. Тэр их одоо маш том байгаа шүү дээ. Өргөн өмдөн дээр өмсчөөл тэгэл таны нөгөө зураг санаанд орчлоо шүү толгойд орж. Тэгээ ахнараас ч гэсэн ер нь бол манайх нэг эрэгтэйчүүд олон байсан болохоор пүүзээ нэг өдөр солиод их хүмүүстэй тэгж байгаа тэрнээс хоош нэг хэсэг алчгүй чимээгүй болчихсон байсан. Эргээд бас 8 9 оны бас сэргсэн юм болов уу гэж санагдав. Би болохоор өөрөө яг тийм пүүз өөрийн гэсэн нэг стайл байгаа л да. Гэтэ ер нь айл болох тухтай байхад одоо ирэл хийлдэг одоо мөг маань алдахгүй ш. Тэгээд пүүзэн дээр болохоор нэг тийм сонирхол байдгүй гутлан дээр тэгээ яхад цэвэрхэн өмсч ийл тэгэл. Тэгсэн чинь яг намайг 10 жил тахад хүүхэд болох утсандаа ингээ пүүзний зураг аюух авч авдаг. Энэ ийм жалалцсан тэд гэд би тэрийг мэдэхгүй. Тэгсэн мөртлөө би ангийнхандаа бас цогцож гоё хамт байхын тулд пүүзний зураг хадгалдаг байсан. Тэгэл хүүхдүүд уцаа гараад энэ гоё утлаа зин гоё гингүүт нь би тэгээд сонирхдгүй ч гэсэндээ гутлын пүүзний зураг хадгалаад ингээд үзүүш найзтайгаа ярьдаг гэсэн шүү дээ. Ямар санагдаж нөгөө өөр ангийн хүүхдүүд ирэхдээ ориг пүүзтэй охин мохон бүр пүүзээр нүртэл нэрлэлцдэг тиймэрхүү. За тэгэхээр бас их сонирхолтой л юм байна. За үргэлжлүүлэн дараагийн пост өргөхөөс өмнө хоёулаа хамтран ажиллаж байгаа. Тийм яг танилцуулах гэж юм байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар үргэлж шилдгийг Best Computer хамтран ажиллаж байна. За Чимбаах танилцуулж байгаа би нэг задлжээ. Би зүгээр энэ постноос нь шууд пэйжээс нь тийм мэдээлэл бол хараад танилцуулъя гэж бодож байна. За тэгэхээр Best Computer-ийн бол пэйж хуудсан Best Computer гэсэн одоо Facebook дээр хуудас байгаа. Тэгээд энэ компьютертэй холбоотой зөвлөгөөнүүдийг бол маш их оруулдаг байгаа. За тэгэхээр энэ зөвлөгөөнүүдийг харж байхад бол ялангуяа сүүлд бол Best Computers явдаг компьютер ноутбук за тэгээд төрөл бүрийн тийм холбогч гэдэг ер нь бол интернетийн төхөөрөмж гэдэг маш олон зүйлүүдийг бол бас чанарын одоо баталгаатайгаар оруулж ирдэг. За тэгээд энэ дээр машинд гэдэг жишээ нь хүмүүс ингээд уцаа тогтоох тэгээд тогтоогч USB гэдэг бүл хэрэглээнүүд байдаг. Тэгэхээр энэ болгон бас Best Computer дээр бол нэг доороос бол байрладаг юм байна. За тэгээд Best Computer-ийн хувьд бол HP гэдэг брендийг ингэж ноутбук харуулахаар бас гоё урамтай тийм бүтэн дэлгэчээр тэгээд HP компьютерийн хувьд бол бас ноутбукийн хувьд одоо онцлог зүйл нь 360 гэдэг энэ загвар байгаа. Тэгэхээр бид нар сүүлийн үед яг ингээд компьютерийг яг үндсэн байдлаар нь хэрэглэе гэхээр таблет маягаар аягүй хэрэглэдэг болсон тийм. За тэгээд оффист ажилладаг хүмүүс бол ингээд жишээлбэл юм танилцуулах хурал дээр бол ингэж гаргаал ингээд дээр нь тоочтой учраас ингээд шууд энэ одоо кейбордыг ашиглахгүйгээр ашиглаж болно. Тэгээд дотор дэлгэцэн дотор ч гэсэн кейборд байгаа мэл л тийм. Тэгэхээр нэг төрлийн баг юм том хэмжээний утас авч явж байгаа юм шиг. Тэгээд надад тухтай санагдсан зүйл нь юу гэхээр бид нар чинь ингээд утсаараа яг кино ч юм уу ямар нэгэн зүйл үзэхээр арай жижигхэн байгаа дээ шүү дээ дэлгэцэр. Тэгээд том дэлгэцэр үзэх гэхээр энэ интернетээ юу руу холбоогүй одоо зурагтнуудын хувьд бол бас ингээд болдгоо яг миний зурагт бол тэгдэг байхгүй. Тэгэхээр би яг гоё нэг том дэлгэцэр үзэх гэхээр ноутбукээр үздэг. Тэгээд миний ноутбук өөрөө нугардгүй болохоор ингээд нэг булан ингэж тавьж хагаад үздэг. Яг ийм таблет маягаар болгочоор аюугаа ингээд би баг өөрөө хэвтэнгүүт ингээд хажууд руу хараад үзчихээр аюугаа амар санагдсан л да. Тэгээд үүнээс гадна компьютер график дизайн дээр тэр тал руу сонирхдаг залуучууд байх юм бол юу үзэхтэй байлаа. Тэгэхээр тэр үзгээр програмаа одоо татж аваад тийм юмнууд хийх боломжтой анимашн тал руу ажиллаж байгаа залуучууд. За тэгээд зөвхөн анимашн гэлтгүй юм чи яг нэг оффист ажилладаг хүмүүст бол айгүй хэрэгтэй байлаа. Авч явахад авсархан тэгээд бас хөнгөн юм байлаа. Тэгэхээр дээрэс нь нууцлалтай гэсэн хурууны. Тэгэхээр одоо хин нэг миний компьютер руу ороод тийм ямар нэг юм маань үзээд байхгүй. Тэгэхээр тэр нь бас их давуу талтай. Би жишээлбэл гэртээ одоо ингээд бас адилхан HP компьютер талтай байл та. Ноутбуктэй тэгээд манай дүү намайг орой очин гутал ямар нэг юм устгацсан байдаг байхгүй. Би тэгээд тэрийг олж очиод тэгэхээр хэрвээ бас яг энэ шиг ингээд нууцлалтай байсан бол
шууд оролдохгүй хаачин штэ тий. Тэгэхээр тийх боломжгүй болохоор тэ нэг буруутууд хүмүү сайхан хүүрхэн амт тоглож байгаа санамсаргүй устгах ч гэмжиг байлаа. За тэгэхээр холбогдсон дугаарыг танилцуулъя 75 65 66 75 75 65 66 77 нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар үргэлж шилдгийг Best Computer хамтран ажиллаж байна. За тэгээ та бүхэн том жижиг одоо авч явахад авсаахан гэдэг өөрийнхөө хэрэгцээнд зориулаад ноутбук компьютер сонгох боломжтой байгаа. Би түрүү сая энэ уутнаас нь гаргаж ирээгүй сая баг хүмүүсийн чихэн дээр баахан тор шажигнуулчих шиг уучлаарай. За үргэлжлүүлэн дараагийн постыг хүрэхээс өмнө сэтгэлээс уншин нэлээд олон сэтгэлээр орсон баг шиг байна. За Чимбал усан дорж дукана сурыг садан дээр joint зэг сураа ганталга бүгдээрээ соромдыг хүргэсэн байна. Сураа маань сонио алгуу гадуур явж байна гэсэн байна. Садан дээр joint зэг сонсогч маань гадаа бороо ороод сэрүүхэн байхаар гамбиртай гэж ашиг гамбиртай шүү лидэд та наргаа сонсоод байж байна гэсэн байна шүү. За аксероос оромдыг хүргэсэн саруусаар оромдыг хүргэсэн гандлага маань өнөөдөр гарна маханд орно гэсэн явсангээ гинтийн юм тохиолдоод 7 хоног хурдан л өнгөрчих шиг боллоо гэсэн байна. За мөн цэг оройны мэндэ арт хүмүүтэйгээ 90 саяхан унаад суугаад 2 өдөр сайхан амарна гэдээ явж байна дөө. Чанцаагаас визний зөвлөгөө авах юмсан яаж холбогдох вэ гэсэн байна. Би гэхдээ яг нэг визний зөвлөгөө бол өгөхгүй. Зүгээр яг нэг виз мэдүүлгийн газруудын хаягийг л өгдөг өөр юмтай. Яг тэгэхээр би ажилласаа гараа удацсан болохоор яг шуурхай зөв зөвлөгөөг нь бол өгөх боломжгүй байгаа дээ. За тэгээ манай сонсогчд Кристал, Чука энэ оюуна мөгөө бүгдээрээ бас 20 минут хүргэсэн байна. Оюуна мөгөө манаас нэвтрүүлгийн маань үзэх болгондоо шеэр хийх тус баярлаа гэж хэлмээр байна. Баярлаа. За тэгэхээр үргэлжлүүлэн дараагийн постыг танилцуулъя. Дараагийн пост comedy гэсэн пэйж удаа дээр орсон байлээ. Гэхдээ надаас бүтлгүй хүн байдаг гэдгийг харахад баяртай байна. Энэ Солонгосын мокбан буюу хоол иддэг ийм бичлэг хийдэг залуу юм байл л да. Тэгээд Солонгост юугаар алдартай гэхээр азгүй залуу гэдгээр их алдартай. Энэ азгүй одоо хоол иддгээрээ гэх юм уу. Тэгээд энэ залуугийн хамгийн инээдтэй нэг алдартай бичлэг байдаг юм. Би бас Instagram-аар, Facebook-оор ингэ тасалсан, YouTube-аар ч гэсэн явж байгааг харж байсан. Тэр нь болохоор ийм чиз эргүүлдэг юм машин байд юм байна л да. Тэгээд тэрэн дээр ингээд чизээ хийх юм бол одоо бясалгаа хийх юм бол нөгөөх нь яг ийм гол шиг урсаад ингээд доошоо болонгууд нь идэх юм аа ингээд хүргэж одоо яаж яагаад иддэг юм байна л да. Тэгсэн чинь энэ залууг болохоор хайш бясалгын тийм хатуу байсан юм уу? Нөгөө төхөөрөмж нь иргэснээр нөгөө бясалгын өөрийг нь алгадаж балгадаад. Тэгээ ер нь айгүй азгүй гэнэ. Хоол идэх болгонд бол ингээд бүтлгүүтсэн зүйл хийдэг. Сүлд болохоор хүмүүс баг ингээд албаар ингээд бүтлгүүтэд идэг юм болов гэд. Тэгээ би өнгөрсөн сард илүү хизээ яг хизээ харсан бас мартчихж энэ залуу бас нэг юм одоо төхөөрөмж байгаа байхгүй тэрэн дээр ингээ бас яг адилхан ингээл гол урсж байгаа шиг усаар өглөөр шиг ингээ доошо шоколад гойжуулдаг. Тэгээд шоколадаа хийчээд аягандаа нөгөөдхөө ингээд хийж байгаа байхгүй урсж байгаа тэр одоо төхөөрөмжнөөс тэгээд сүү хийхдээ сүүгийн ингээ гадуур нь асгачж байгаа байхгүй. Тэгэл би бүр яг тэр бичлэг үзсэн дараа энэ залуу одоо ингээ хүмүүсийн анхаарлыг татгаа албаар ингээд идэх юм болов уу эсвэл угаасаа өөр юм ийм азгүй юм болов гэд хоол идэх болгондоо л ерөөсө ам амыгаач олохгүй эсвэл нөгөө бяцлаг тавилаа гэдэг нөгөө бяцлаг нь хайлтгүй бяцлагч байд юм уу тэ уусаад алга болчих байд юм иймэрхүү бичлэг аюух яваад идэм лээ. Би бас яг YouTube дээр нэг мэдээ танилцуулдаг бас нэг иймэрхүү нэлээд махлаг залуудыг бүтлгүүдж байгаа. Одоо нэг койны тухай танилцуулаад энэ койн ингээд сүлдээ дампуурчлаа гэдгийг л яриад. Гэхдээ нөгөө хоолойн зангираал яг өөрөө нэг тэр хохирсон хүмүүс маш хэцүү байна гэл яг тэрийг уншаад маш их эхлээд инээд хүрч ирсэн. Тэгээд ер нь дараа нь хайгаад үзсэн чинь зүр тэр үний үед миний ойлгосноор эхлээд тийм мэдээлэлд амжуулж байгаа нэг санамсаргүй бүтлгүүтэй тэгээд дараа нь болохоор яг өөрөө яг энэ имижээ бариад явж утсан юм уу тийм бүтлгүү мэдээнүүд гэдэг дээр маш олон гарч ирээд байсан. Тэгэхээр нэг хүнд тийм олон бүтлгүү тохиол одоо олон гарч ирэхгүй л үдээс сүулдэ тиймэрхүү байдлаар баг имижээ болгоцсон юм уу гэж ойлгоод байсан л. Гэхдээ ер нь та хэрэг бүтлгүүддэг вэ? Гайгүй мэдээж байдаг л да. Тэгээд тэр чинь яг нөгөө хүмүүс хэр харах уу за дээр нь за хүн харах дотроо ингээд бүр бичлэг болоод үлдчихүүлнэ. Тэгээд ялангуяа тэрнгүүрээ нилээ одоо юу яаштай хүмүүс таарчин. Гэтэ хоёлаа нэг бүтлгүүтийн түүхээ хуваалцчихуулаад имжлэх дээр. Арай 1938 болсон. Болоогүй нөө болоогүй. За тийм ээ цаг болсон байна. Гэтэ та уг нь хуваалцсан болгоо явах юм да. За яах вэ? За тэгвэл үргэлжлүүлэн дараагийн пост руу оръё. За миний постны хувьд гэсэн ер нь бол бас ярих юм ихтэй л байна л да. Ялчгүй онцлог.com гэдэг дээр солонгосчуудыг хамгийн ихээр бухимдуулдаг гадаад хүмүүсийн бүдүүлэг үйлдэлүүд гэсэн байна. Тэгээ би бас нэгээр нь танилцуулаад явъя. Манай хөтлөгч Чанцаа болон сонсогч та бүхэн маань энэ дээр бас сонсоод яг үнэхээр энэ дээр дургуутдаг болов үгүй болов гэдэг дээр бас саналаа хэлээд явахыг хүсэж байна. За тэгээ одоо солонгостой бол ингээд төрөл бүрийн улс орноос хүмүүс ирж танилцж байгаа янз бүрийн үйлдэлүүд гаргадаг. Тэр энэ болохоор онцлог.com гэдэг
пэйж бас байгаад байгаа юм байна. Тэгэхээр энэ дээр байгаа мэдээлэл хүргэж байгаа. За солонгос хүмүүс алхаж байхдаа идэхэд их дургу гинэ. За энэ болохоор улсын хувьд болохоор олон төрлийн гудамжны хоолтой гэдгээр алдартай боловч алхангаа хоол идэх нь бусдад тийм таатай сэтгэлд төрүүлдэг гинэ. Дээрээс нь маш их зөрүү өнгөрдөгт бол хувцс бохор болох идэх гэж байгаа зүйлээ унгаах зэрэг асуудал үүсдэгэ харин яалтчгүй идэх шаардлагатай бол зөвхөн шөнө орой болж талбай хоорссон үед гаднах жижиг сандал дээр сууж хооллож болох юм аа гэсэн байна. Энэ дээр юу гэж бодож чинь чи гэж анзаарч байсан болов? Эдэнгээ явах уу? Тийм, гадуур эдэнгээ явах. Тэгэл яв мундаагаар тэгэл идэл явж идэв шүү дээ. Уг нь Петронд ч гэсэндээ би юм идж байгаа хүнийг таарж исэн шүү дээ. Тэг яг иддгүүл гэж ярьдгийн. Гэхдээ бүгд бол биш. Цөөн хэмжээгээр байгаа бах. Яг айхтар энэ дээр нэг тийм ууралж бухимдаад идэх байхаа л гэж бодож ш. Надад бол нэг тийж айхтар тэгжсэн тохиол баг. Тэгээ надад яг бодсон чинь метро руу нэг идэх юм аваад орчоо нэрээ жоохон хацалтаад эхлэхээр хүмүүсийг ингэж одоо хувцсын заваарт туулах ч юм уу дээр нь хогоо тавих газар олдохгүй тэгээд бас иймэрхүү асуудал гарч болох юм байна гэдэг. Энэ дээр бол санаа нэгтэй байна. За тэгээд хүмүүс ч мэдээж солонгос савхаар иддэг тийм. Савхтай ингэж жоохон болох хайрцах гинэ. За энэ болохоор сахуу солонгосын хоолны хэрэгслийн хамгийн түгээмэл нь боловч гадны жуулчдын заавал хэрэглэхийг шаарддаг. Одоо оронд нь сэрийг бол санал болгодог. Гэхдээ ер нь сонирхолтой хөтлөгдсөн гадны жуулчид болохоор савхаар идэх нь их байдаг. Тэгээ савхаар идэхдээ нэг ив хавгүй оролдоод унгаагаад ч юм уу те зарим үед одоо баг хараал ийдсэн савх гэдэг энэ замбраагүй байдлаар юм үг хэлэх нь солонгосчуудын хувьд доромжлол юм шиг бол бодогддог. Тэгэхээр энэ тал дээр бас дургуутцдаг гэж бол бичсэн байна. Гэхдээ юу юм бэлээ? Яг солонгост бол ингээд савхаар идэхэд бид нар бол те ер нь монголчууд маань савхаар гайгүй идчихдэг гэж боддог шүү дээ. Яг хөө тэгээ ажиллаад хаад би өөрөө ингээд багасаа те одоо 90 тойрны хүмүүс маань савхаар гайгүй идчихдэг гэсэн болохоор айхтар энийг бүр ингээд онцтол вау би савхаар мундаг идэж ингэж нэг бодож байгаагүй. Гэхдээ солонгост ажиллаж байхад нэг үйлдвэрт пипенбо буюу одоо нэг будаатай хуурхыг чинь солонгочууд халбгаар иддэг шүү дээ. Тэгээ би зүгээр анзаарахгүй ингээд савх тавьсан бахаар савхал байгаа юм байна гэж бодоод савхаар идээд ганцаараа байжсэн чинь бүгдээрээ вау чаги ши айгу мундаг байна гэж тэр би гахалт юу мундаг сайн идэж гэж хэлэх гээд амарлаа гэсэн чинь савх айгу сайн хэргэлт юм байна гэж нэг удаа тэгж магтчихсан. Тэгээ би за бас савх хэрглэж чаддгүй тийм хүмүүс бол нэлээ байдаг юм шиг үлээ. Гадаад найзуудын маань хувьд бас идэхдээ ингээд нэг хачир сайн авч чадахгүй ч гэдэм юм уу. Тэгээ нэг юм төмөр одоо савхнууд байдаг шүү дээ. Тэд нар чинь ингээд яалтч юм идэх гэр ингээд халтраад байдаг айгу барихад хэцүү ингээд булчин өдөд байдаг шүү дээ гарны. Тэр нь бол жоохон хүндрэлтэй. Тэг яг бүр надад ч энэ дээр дургуутсан ч одоо гайгүй л ах. Гэтээр зүгээр Монголоос ирсэн хүмүүсийг дагуулж явж байхад яалтчгүй мотон савх байна уу гэж асууж байгаа тохиол их харсан. Тэгэхээр ер нь бол савх манайхан бас хэрэглэх тийм асуудал тулгардаг. Дээр нь би ч гэсэн өөрөө тэр жижигхэн өндөг сарамс энтер яг тэр төмөр савхаар авч чаддгүй байхгүй. Тэгээ хатгаад бас аваад идэг. Тэгэхээр тиймэрхүү юм одоо удаан амьдсан ч гэсэн бас тохиолддог. За солонгосын соёлыг үл хойшоох гэнэ. Энэ дээр болохоор одоо иддэг хоол савх за тэгээд бусад онцлогуудыг хүлээн зөвшөөрөхгүй байх нь бүдүүлэг тооцогддог. Түнчлэн зарим гадаадууд яаж ийм хоол иддэг юм бэ? Үүнтэй хольж идэх хэрэггүй гихчлэн тохиромжгүй асуулт асуух нь цөөнгөө тохиолдог гинэ. Тэгээд харин үүний орон зүгээр л манай оронд ийм хоол иддэг болохоор одоо сонин санагдаж байна гэд хэлжүүл болно гэсэн юм бас санаа хэлсэн байна. Наач мэл үнэн баха. Гэтэ ямар ч улс те одоо жишээл Монголд ирчээд ч гэсэндээ ингэ тэгээд онцгой штэ. Би яг тийм жуулчин таарж ясан жуулчинтай нэг тийм настай өвгөнч биш дээ. Одоо бас юу нэг жоохон настай л хүн байсан л дээ. Гэр бүлээрээ. Тэгээ ингээд л хоол захиалангууд ингээл ярваагаал цой унаа чи ингээд жоохон онцгой би чадахгүй аюу тийм юм шиг. Тэрийг гол нь зөв илэрхийлэх хэрэгтэй юм шиг байна. Би ингээд ийм мэдж байгаа болохоор саяны хэлдэг шиг тийм надад болохоор илэрхийлэхдээ ийм байлаар нэлцэнгаа юу ч гэлээ нэг тийч хэлээ. Надад тэрийг сонссны дараа аюу сонь сагдсан байхгүй. Ер нь л яагаад тэ өөрөө Монгол яах ч аялах гэж ирсэн те. Тийм бол солонгос хоол идэх үстэй өөрөө Монгол хоол идэж үзмээр ингээд тэгээд Монгол хоолууд ингээд цаанаас нь захиалаад тэр чинь бас өөр хүнтэй стресс аахгүй. Тэгээ орсон чи харин тийм байна, ийм байна гэдэг жоохон одоо жишээлбэл сайн мууганд дэнслээд хэлбэл бас өөр. Тэнгүүд ирүүс ингээд яг хоол зур урд тавьчаал муулаад байгаа байхгүй. Дөнгөс үлд надад жоохон айгүй онцгой санагдсан шүү дээ. За ахмад насныг хүндлэхгүй байх гэ. За энэ ч тодорхой байх орхиж. Гадаад хэмээн шалтгааллах гинэ. За энэ болохоор өөр хэлээр ярьдаг шинэ улсад амьдрах нь одоо угаалгын өрөө олох автобусны буудал гарц зэрэгт очихоос эхлээд олон асуудал үүсдэг. Үүнээс болоод хоцрох ирэхгүй байх гэх мэт шалтгаан гардагч солонгосчууд бол үүнийг харгалзан үзэж ойлгодгоо гэвч албаар үүнийг шалтгаан болгоод товлсон цагаа өнгөрөөх шинээр ирсэндээ бүх асуудлаа чигдэг тал дээр бас одоо дургүй байх нь ажиглагддаг гинэ. Энэ бас үнэн баг тийм баг. За мөнгөө буцааж өгөхгүй байх гинэ. Тэгээд солонгосын соёлын хувьд тэгэхээр ер нь бол энэ хүмүүсийн хувьд одоо бие биентэйг нөхөрлөх юм бол нэгэндээ мөнгө зээлэхгүй байхыг илүүд үзээд тооцоогоо бол тэр доор нь хийдэг, хийчдэг. Бие биенэргүй бас доороо шилжүүлдэг гинэ. Харин гадны хүмүүсийн хувьд бол шилжүүлнэ гэж хэлчихэд
мартах ч юм уу иймэрхүү тохиолдлууд илбэг байдаг. Энд нь болохоор солонгос хүмүүс дургу байдаг гэсэн. Тэгээ энийг болохоор би Монголд ялангуяа бизнес хийж байгаа хүмүүстээс нэлээд сонсч ирсэн. Одоо солонгос захирлууд гэсэн үг шүү дээ. Тэгээ Монголд ирэнгүүт хүн болгон бас амар их мөнгө зээлээч гэж асуудаг. Тэгээ мөнгө зээлчээд өгөхгүй байх ч юм уу. Энэ болохоор солонгос хүмүүсийн хувьд бол Монголд одоо тасн зохиц Монголд ажиллахад бас хэцүү зүйлийн нэг гэж бол сонсч ирсэн. За тэгэхээр постын хүртэл хүргээд үргэлжлүүлэн баланс гейм рүү оръё. За өнөөдрийн асуулт маань өөртөө чинь ижил царайтай 100 хүн, за эсвэл өөртөө чинь ижил зан ааштай 100 хүн. Алийг нь сонгох вэ гэсэн асуулт байна. За баланс гейм бол солонгос яг сүүлийн үед нэлээд алдартай болж байгаа. Эсрэг тесрэг хоёр зүйлийг тавиад аль нэг нь заав сонгох ёстой сонгоод бас өөрийнхөө үзэл бодлыг тийм учраас би нэг сонгож байгаа гэж хэлээд ер нь нэлээд хөвчлөлтэй маягаар тоглодог тоглоом байгаа. За би бол өөртөө адилхан царайтай 100 хүнийг сонголоо. Яагаад? За би яагаад энэ чи алийг сонгох. Би бол өөртөө адилхан зан ааштай 100 хүнийг сонгоно. Миний хувьд гэх юм бол за надтай адилхан одоо зан ааштай 100 байтах бол хэдэн мянгаар л байгаа байх гэж бодож байна. Тэгээ магадгүй надтай адилхан 100 хүн байвал бас юу болох вэ гэдэг их сонирхолтой болов гэж байна. Надад бүр ингээд санагдаж байна. 100 хүмүүс маань хэрэг таарах бол хэдэн гадагшаа гараа явчих бол тэгээ хэдийн андуурах бол гэд бас нэг тиймэрхүү зүгээр сонирхолтой талаас л гэж бодогдлоо л доо. Тэгэхээр яг тантай ажиллах ингээл чимбаа гэдэг хүмүүс ингээл битүү яваад байна гэсэн үг шүү дээ. Зүгээр яг ижлэг царайтай. Тэгээ сүүлдээ нэг гейм тэрийг хийж мэгээл юм байл. Хотлоо. Сүүлдээ олон байдгаар хүмүүс бас нөгөөтгөө чихэж байна. Надад болохоор надтай адилхан зан ааштай 100 хүн байвал зүгээр гэж. Би бол тэгтээ 100 цанцаатай зүгээр. Бөө цанцаатай. Тэгтээ би тэгж боддог байхгүй. За өөрөө ингэж хэлэн жаашин. Тэгтээ би бол нэг хүнд муу юм нэг хүсдэггүй ер нь муу тиймэрхүү ер нь жоохон би дэлхийн их тавь ер нь зодолдох муудалцах юм ерөөс хүсдэггүй байхгүй. Тэгэхээр тийм зан ааш бол миний тэр зан аашны нэг давуу тал юм болоо гэж боддог байхгүй. Жоохон байгаль дуртай гэх юм уу? Ихтлийг хайрлах дуртай төрлөө юм байхгүй. Тэгэхээр тэр талаараа над шиг 100 хүн байх юм бол хэдүүлээ нэг сайхан мод тарж мараал. Тэгээ бид нар бөөндөө сайхан эм ороод нэг аягүй гой найзууд шиг байх хаа. Зан аашны ижилхэн царай төснөөр тэгээ тийм олон найзуудтай өөртөө төстэй замтай болчвол найзуудтай аягүй их олон гой найзуудтай болох юм санагдаад байна. Одоо тийм нэг сэтгэл зүй ч юм уу ер нь өөргөө хөгжил номдэр байдаг штэ. Яг өөртөө ч адилхан үйл чи найзлах уу гэд тий. Би найзлана. Тэгээ асуугаар хүмүүс бол жишээ нь зарим нь бол тий сайн талаа бодно, муу талаа бодно. Жишээ нь маш зөрүүд хүний хувьд бол яг хоёулаа зөрүүд байна гэд бодъё л та. Тэгэхээр бас нэг таарахгүй нөгөө өөр хүмүүс бие биенээ нийлдэг штэ. Бас тиймэрхүү зүйлүүд байдаг гэж сонсч байсан. Тэгээ миний хувьд болохоор яг зүгээр яг адилхан царайтай гэдэг нь болохоор бас илүү онцлогдол санагдсан л да. За сонсож хандлага маань зан ааштай гэсэн өчмөг зан ааш гэсэн байна. Санаа нэгдээд гоё штэ гэсэн байна. Сураа зан ааштай хүмүүс нь зүгээр баха гэсэн байна. Арена Ботгоо сонсогч маань өөртөө ижил царайтай 100 хүнийг сонгоно. Хүн яг өөртөө адилхан зан ааштай хүнтэй таардаггүй гэсэн байна. За мөн Инхтүр Батбаяр сонсогч маань аримд өргөсөн байна. Хоёлаа кинод танилцуулж амжих болов? Тийм ээ 3 минут л өгсөн. Хэдүүлэн зан аашаа яриад төгсгчүүл яа дээ ер нь. За тий угаасаа энэ сэдв дээр яриад дуусчих. За тэгээ би болохоор зан ааш дээр бас яг онцлоод байгаа зүйл нь сая та нөгөө сөрөг талаас нэлж штэ тий. Тэгээ би болохоор яг өөрийнхөө сөрөг талыг гэж бодохоор надад бас онцгой талууд байгаа байхгүй юу. Одоо би жишээлбэл айгу хоцордог юмнаас тэгээ жоохон ингээд айгу амархуу уйдчдаг олон төрлийн юм оролдож үздэг. Тэгтээ зан ааш дээр яг надтай төстэй хэрэг хүн байх юм бол би өөр гайгүй гэж боддоо шүү. Жохон тэр муу талыг нь өөртөө зөгцоод гэх юм уу. Тэгээ би ч нэг өөр пялдаг штэ амар. Тэгэхээр би биэндээ айгу пялоо чанцаас айгу гоё гэл тэгэл хоорондоо сайхан яриад пялдганаал дэжгүй очих болов шүү дээ. Би нөгөө одоо хийж байгаа ажлын онцлог гэх юм уу да ер нь бол одоо эхлэн чад монголчуудын зөвлөх ингээд орон төгсөөд ирсэн залуучууд тэнгууд яг нэг тухайн орны соёл их хүмүүс суудсан ажиглагддаг л да. Тэгээд Япон болон Солонгосын одоо тэр соёл гэх юм бол хүмүүс төг удахгүй талаасаа. Тэгэхээр яг хөө зүгээр энэ сэдвтэй холбоотой гэх юм бол надтай адилхан зан ааштай хүмүүс ингээд 100 байлаа гэхэд ядаж юу л яах юм санагдсан. Би биэндээ төг болохгүй маш их ингэж явах тал дээр бол давуу тал бол байж чадах байх гэж бодсон. Ягаад гэвэл одоо яг надад заримдаа хэцүү байгаа ч гэсэн би тэрийг төвчж бусдын төвгөө одоо очруулахгүй гэдэг дээр яалтчгүй нэг өөр ирэхгүй тийм юм суудсан байгаа гэдэг анхаарал хандуулаад идэг. Тэгэхэд зарим хүмүүс бол ингээд өөрт нь яг тэр нэгтэй бараг жаргалтай байгаа байхгүй яг хиймээр байгаа зүйлээ хийгээл ингээд байж байгаа нь болохоор нэг талаараа жаргалтай байгаад байгаа. Яг хоо манай хот ингээд өшөө олон хүнтэй болол өшөө юм шигүү болоод ирвэл нэг нийтийн соёл гэж яриад байгаа шүү дээ. Тэр тал дээр бол яг над чиг ааштай 100 байх юм бол арай давуу тал болж магадгүй гэж байна. Тэгээ тань шиг зан ааштай тэгээ сайхан дүрмээ бариад над шиг зан ааштай хүмүүс нийлээд модоо тарчих юм бол тийм болох гэж байгаа. Хоёул өнөөдөр амар өөрсдөө яана. Энэ хоёр ч өөр мэдрэл уутай шүү.
Гэхдээ хоёлоо бас хэр удаа нэвтрүүлэг хөтлөөж илээ дээ. Одоо байгаа дээрээ сайхан өөрсдөө багтчихъя. Хотлоо. Тэгээ сонсогчтойгоо ч гэсэн магтана. Яг хүн болгонд нэг сайхан зан чанарууд байдаг шүү дээ. Тэгээ сул тал бол угаасаа зөндөл ах л та. Гэхдээ тэгээ бас өөргөө нэг хүн тэгж боддог юм шиг байна. Хүн өөргөө голохгүй гэдэг шиг муу тал байгаа ч гэсэндээ тэгэл би чинь дайжгүй штэ гэж бодчиход дээ. Дайжгүй санагдаад байгаа. Тэгээ би өөргөө дайжгүй гэж бодохоор тэгээ дайжгүй санагдаад. Чи тэгвэл өөртөө адилхан 100 хүн байна гэж бодвол тэн дээр ямар санагд? Тэрэн дээр бол би бол цор ганц чанцаа амир байхгүй. Зааш төстөө царай зөөрөө байлаас өөр штэ. Үзэл бодол нийлдэг сайхан нөхдүүд байна гэж явчих. Яг надтай ажиллах юм байх юм бол айгүй эвгүй баха. Тэгээ яг надтай ажиллах нь царайтай штэ тий. Тэгэл ингээл энэ тэнгээр бахан чанцаа нар гүйлдээ левел мэдхгүй би бол айгүй юу санагд. Яг нөгөө талаараа сонирхолтой хэллээ тий. Тэд нар ч мөгдөрөө өөр гэсэн одоо онцлогтой тий. Зарим нь ингээд шал өөр салбарт ажиллаа л тий. Тэнгүүд ингээд харагдсан өөрөөр болоод байгаа тий. Тэгэхээр яг би хэрвээ өөр одоо амьдралаар амьдсан бол ингэх байсан байх та гэж харуул сонирхол баг. Гэхдээ зүгээр би зан ашаа сонгоно. За тэгэхээр цаг маань болсон байна тий. За баярлалаа бич бахан л баярлалаа. За тэгэхээр нэвтрүүлэг маяндрууд өндөрлж байна. Бид гуравтай хамт байсан бүх сонсогчдаа маш их баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар үргэлж шилдгийг Best Computer хамтран ажиллаа. Ингээд амралтын өдрүүдэд бүгдээ ая тухтай сайхан өнгөрүүлээрэй. За тэг кино танилцуулж амьдсангүй та бүхэн бас өөртөө гоё кино харагдаж байна. За эх 7 хоногийн даваа гарагт иргэн уулзлаа түр баяртай. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч HP брендийн Монгол дахь албан ёсны дистрибьютор Best Computers. Харилцах утас 75 75 66 77. Яг одоо Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод 19 цаг 15 минут болж байна. Харин Солонгос улсын нийслэл Сөүл хотод 20 цаг 15 минут болж байна. Солонгос дахь монголчуудад зориулсан хэрэгцээт мэдээллүүд, өдрийн онцлог пост, сонирхолтой бичлэгүүд гээд Солонгос дахь монголчуудад зориулсан шоу эфир танд хүрч байна.